Автобензин, дизель түвшний онцгой албан татварыг хоёр үе шаттайгаар сэргээсэн. Үүнтэй холбоотой шатхууны үн нэмэгдэхийг үгүйсэхгүй гэж ерөнхий сайд өөрөө мэдгдсэн. Аятайхан шалтгатай болсон зарим шатхуун импортлогчид бензинийхээ үнийг хэдийнэ нэмээд эхэлжээ. За бид 32-ийн тойрог сансрын колонк 850 дугаар анги орчимд байрлах шунхлаа компанийн 3 шатхуун түгээх станцаар ороход АИ 95 бензинийхээ үнийг 150 төгрөгөөр нэмсэн байлаа. За бид яг одоо шунхлаа компанийн 32-ын тойрог дээр байрлаж байгаа 18 дугаар шатхуун түгээх станц дээр ирсэн байна. За энд бол үзэгч та бүхний харж байгаачлан АИ95 автобензин бол 1970 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. За ихэнх шатхуун түгээх станцуудын хувьд бол 95 автобензиний хувьд за 1820 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За энд бол илт харагдаж байгаа 150 төгрөгөөр бол огцом нэмэгдсэн үнээр зарагдаж байгаа нь харагдаж байгаа юм а. Бид нар мэдээлэл өгөх боломжгүй. Зүгээр хизэнээс гэдэл үзсэн. Бид нар харин ийн солилцож шүү өнөө өглөө. Та хамгийн сүүл хизээ гарсан. Өнөө өглөө гарч шүү. Манайхаас 4 хоног шүү дээ. Хэд хонж гинөө? 4-5 хоног шүү. Тийм үү? Тавч хэд болсон тэгээд? 1900 хагасаа 5 дахад нэмлээ. Яагаад нэмж байгаа юм тэгээ? Мэдхгүй цаанаас нэмээ. Манай яа. Энэ тавчсан бол нэмдэг. Энэ тас бусны юу гэж байгаа? Энэ тавчтай нэг 3 хоногийн өмнө. Тэгвэл өнөөдөр шатхууны үнийн бодлогын зөвлөл хаалттай хуралдсан. Уг хурлаар шатхуун импортлогчид үнийн бодлогын зөвлөлийн зөвшөөрлгүйгээр бензинийхээ үнийг яагаад нэмэгдүүлсэн, цаашид шатхууныхаа үнийг хэдэн төгрөгт барих вэ гэдэг шийдвэр хүлээгдэж байсан ч үн нэмэгдсэн асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй гэдэг тайлбар өглөө. За гэхдээ шатхууны үнийн нэмэгдлийг судлах асуудлаар ажлын хэсэг гаргасан. За ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл буюу 14 хоногийн хугацаанд шатхууныхаа үнийг нэмэхгүй байхаар тохиролцсон гэлээ. Одоогоор үн нэмэх асуудал яриадаг байгаа учраас ажлын хэсгийн ажлын дүнгийн дараа энэ асуудлыг авч үзнэ. Одоогоор бол нэмэлт үн нэмэгдэнэ гэсэн ойлголт бол байхгүй. Тэсээ хэллээ шүү дээ. Нөөц бүрдүүлэх юу өгсөн, хугацаа өгсөн гэж. Гэтэл яг шинэ оны өмнөхөн зарим шатхуун түгээх станцууд 30,000 төгрөгөөс дээш бензин олохгүй гэдэг цохомсдол үүсгэсэн юм уу? Айл эсвэл үнэхээр тэд нар үүр даалгавраа биелүүл нөөц бүрдүүлж чадаагүй юу? Тийм. Ер нь бол тийм зохиомжтой хомсдол үүсгэх болон янз янзын одоо чирэгдэл янз бүрийн одоо асуудал үүсэхгүй байхыг зөвлөлийн гишүүдээс талаас анхаарсан байгаа. Зэнгснэр одоо нэмэгдсэн байгаа 100-аас 150 төгрөгийн үнийн нэмэгдлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдг нь хариултгүй асуулт болон үлдэж байна. За уг нь шатхууны үнийн бодлогын зөвлөлийг уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд загдж байхалч төрийн талаас зам тээврийн хөгжлийн яам Монгол банк, мэргэжлийн хэлтийн ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газар, тагнуулын ерөнхий газар, гаалын ерөнхий газрын төлөөлөл, хувийн хвшлийн талаас НИК, Магнатрейд, Шунхлаа, ЭМОЛ, Сод Монгол группын гүйцэтгэх захирлууд багтдаг. За харилцсан шийдвэрт хүрч иргэдийн хүлээлтийг эзлэх хангалттай төлөөлөл боловч өнөөдрийнхүү шийдэлд хүрч чадсангүй.